Сүүлийн мэдээлэл надтай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөй аялцгаая. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өөл бидэг цэцэхгүй утга нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би зочноо танилцуулъя. Том 7 настай. Ой, Яг 5 настай гихэж гин үү? Ийм өндөр хүүхдийг чи яаж 5 настай гэж хэлэхдээ чамаас баг 2 дахин өндөр байлаа шүү дээ мэдээ. Миний очоод хэнийг дөрөөсөн юм өндөр юм бэ? Танаа гэрийнхэн хэн өндөр үү юм? Чи ганцаараа л юм өндөр үү? Яагаад тэгж ирэх гэж бодож ин чи? Чиний арай хоолоосоо идэх. Тийм бэ шүү дээ. Чи хоолсоо идэх ах шиг байна. Жишээлбэл хамгийн их хоол идлээ гэхэд яаж идэх вэ? За буузаар ярэ хитэн бууз идэх үү? Бодог нэг жигнүүр идчих. Үгүй мэдхээр сонс нэг жигнүүр гэж ойлгож чи. Юу гэсэн үг? Нэг буузыг. Юу гэж те? Нэг жигнүүр гэж ах чи нэг бууз гэдэг. Нэг жигнүүр гэдэг чи юу гэсэн үг лээ? Тайлбарлалтаа үл мэд. Бөөрөнхий том дотор ингээ ол. Ийм яадаг үлээ ийм дугуй Энэ дугуй юмн дээр ингээд бууз ингээ амир их. Тий багтахаар нь ингээ тавиад жигэндэг санжинууд мэдхээ. Тэрийг нэг ийм одоо дугуй юм нэг жигнүүр гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг жигнүүрт хэдэн бууз байдаг үлээ баг 10 хэд байгаа баха. Тийм үү? 15 6 үл мэдхээ. Чи хэдэн бууз идж байгаа үлээ? 6 ийм бууз идж байгаа те жижигхэн баян шиг бууз иддэг те. Тийм 6 бууз. За. Манай Том ангийнхаа хамгийн өндөр нь үү? Тийм. Тэгэхээр одоо ингээд жагсахад хамгийн түрүү зогсон те. Тийм. Аха тэгээд бас суухад хамгийн ард суух уугүй юу? Үгүй 2 суудаг. 2 суудгаа. Ер нь хичээл хэцүү байна уу? Одоо ингээд сургуульд ороод миний чи 1-р анги байгаа лээ. 2-р анги. Хэцүү байна уу танаас сургууль? 1-р анги шүү. Танах 1-р анги. Гайгүй байна уу? Хэцүү. Гайгүй байна. Яг хамгийн хэцүү юм аль нь байна? Хамгийн хэцүү нь математик. За, хамгийн хэцүү математик яагаад вэ? Юу нь хэцүү вэ? Хурд жоохон хэцүү. Хурд гэж чи мэдэхгүй дээ үл мэдхээ. Өгнөө сонсчихсан л да. Хурд гэж яадаа мэдгүй. Одоо чи ингээл удахгүй хурд чэжлэх гээл яа чи нүл мэдхээ хичээл гингүүд. Яа, алуулж гин. Хурд чэжлэх гэж алуулж гин гээл чи тэгэн штэ. Хурд гэдэг чи юм байхгүй. Одоо жишээлбэл 2 дээр 2-ыг нэмэхээр хэд вэ? 4. Гэтэл 2-2-ийн гэдэг чи хурд байхгүй юу? 2-ыг 2 дахин үржин гэсэн үг. 2-2-ийн 4. 4-ийн 8. 4-4-8 арай биш үү мэдхээ. 4-4-10 16. Тэр 4 дээр 4 нэмэхээр 8 гэдэгтэй. харин тий тэгсэн ирнэ 4-4 хэд вэ? 16. За 1 2. 4-ыг 4 дахин байхгүй юу? Тэгэхээр хэцүү. 4-ыг 4 удаа нэмэн. Тий 4-ыг 4 удаа нэмжээж тэр тоо гаргаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр 4 дахиад 4 дахиад 4 дахиад 4 гээд 16 болчихж байгаа байхгүй юу? Би мэдсэнгүү. Тий тэр чинь хурд гэж тэрийг хэлдэг байхгүй ойлгосон уу? За яг нэрээ үнэхэрийн хурд чинь байна штэ. Юу 2 дугаар анги дараа нь 3 дугаар анги 4 дугаар анги 5 дугаар ангид ингээл март чинь ёо 8 7 хэдвлээ 7 6 хэдвлээ гэл айгүй хэцүү. Аднах чи 3 дугаар анги 4 дугаар анги даалгавар өгдөггүй гэсэн. Үгүй штэ үл мэдхээ. Тэ? Ёо бүр улам эцүү даалгавар өгөөл штэ ядраач өгөндөө. Манай дэгийн анаа тэгэж хэлсэн. Тэдний ангид өгдөг юм уу даалгавар? Мэдгүй лээ. Чамаа зүгээр жоохон сэтгэлээр чинь жоохон тайвшруулж байгаа юм бэлгүү. Танад даалгавар өгж байгаа юу? Амрыг даалгавар. За миний хөө амжиж гин үү хийж? Манай амжиж байгаа заримдаа жоохон хийж амждаг. Амжидгүй аргагүй штэ. Чи тэгээд хамгийн дуртай хичээл чи ер нь юу вэ? ICT. Тэр яадэ? Ямар хичээл ээ? Компьютер. IT те. Компьютер ингээ юм хийдэг. Оо тэр чи өстө гоё те. Үл мэдхээ. Чи том болоод байна штэ энэ компьютерийн хичээл ордог байхгүй юу? Тэр нь яа дээ? Тэгээд одоо компьютерийг яаж хэрэглэх вэ те? Тэгээд бас компьютерийг тий дотор нь яг юу ээдийн энэ компьютер чи ер нь яаж хүмүүс хэрэгэлдэйн гэд ингээ бүр нарийн имийг заана. Гэхдээ дотор нь Roblox тоглож болохгүй штэ. Ойлгосон уу? За. Нэрэ компьютер гэсэн Minecraft тоглодог. Компьютер дээр үү? Компьютер ялаа мэдгүй. Юун дээр тоглолтыг? iPad-ын дээр болдог. Юун дээр нэ? iPad эсвэл утсан дээр л. Тийм үү би мэдэхгүй шүү дээ тэрийг чи. За. Тэгвэл тэр чи тустай юм байна. Ингээд гүйлгэж болдгоо. Гүйлгэж болдгоо юм уу? Ингээ хөдөлгөж чадахгүй шүү дээ Minecraft-ыг. Minecraft-ыг утас байж гүйлгэх үү? Ингээд тийм бөөн юм. Гэхдээ
Тэ энэ маусны бас Xbox-оор тоглож чадна. Манайд Xbox-н дээр Xbox бас болох уу тоглож? Xbox тоглож болно. Nintendo дэш ч тоглож. Аха. За би ч одоо ингээ мэдгүй шүү дээ, компьютер мэдгүй хэцүү. Чи тэгээ яах юм, том болоод нэгэнт одоо ийм дуртай хичээл юм чи миний үчин бас компьютертэй холбоотой ажил хийх үгүй юу? Тэгэн Ямар ажил гэж бодож байна? банк. Банк. За банкнд ч нэрээ компьютер хэрэгтэй л дээ. Банкнд компьютер ямар хэрэгтэй гэж бодож чинь чи нэг сайхан ярь та. Ааха. Өөр яадаг үлээ компьютерыг? Банкнд яаж хэрэглэдэг компьютерыг? Мөнгө зээлэхдээ нөгөө тоо боддог. За тэгэхээр банк гэж ямар газар байдгийг үл мэддэггүй үл мэдхвээр тайлбарлаад өгөөч. Банк гэж ингээд мөнгө ингээд хадгалуулдаг газар. Тий. Мөнгийг биш та хадгалуулдаг, зээлдэг тий. Хоорондоо харилцдаг мөнгөөр тий. Худалдаж авдаг, зардаг тий. Тэгэхээр тэр болгонд ингээд энэ банкнд хандаад тэр банк ч н одоо нэг мөнгөний дэлгүүр юм уу та тий. Тэгээд бас нөгөө картанд мөнгө шилжүүлдэг. Оо яг үн тэр чинь ингээд банк чинь зүгээр картанд байж болно. Эсвэл бүр юунд байдаг үлээ? Утсанд байж идэг тий. Аппликейшн байдаг. Ааха. Чи тэгээд одоо энэ нэгэнт банкнд ажиллах юм чи өөрөө ер нь мөнгөтэй харьцаж сурж гин үү? Сурж надад мөнгө байгаа. За хэд их мөнгө байна чамд? Би сайн тоолж үзээгүй. Өөдөө банкны хүн чинь айгүй сайн тоолдог гэсэн тий. 2 сая юм. Эсвэл 1 сая. Үл мэдхээ сонсож гин үү? Чи сая гэж ямар тооны ард хідэн цэг байдгийг мэдэх үү? 2 сая гэдэг нь нэг iPhone авчих мөнгө. Тийм үү. Samsung 2-ыг авч болох. Арай болтой. 4 саяар. 4 саяар 2-ыг авах уу? Чи тэр их мөнгийг чи яаж цуглуулв? Зүгээр л гэртээ ингээд туцаж зэгцлээд. Хувцас зэгцлээд гэсэн чи 2 сая гараад ирсэн үү? Үгүй нэг 5,000 л өгөөд байсан. Хин өгөөд исэн миний үед? Аав нь хизээ өгөөд идэв 5,000-ыг. Амралтын өдрөөр ч юм уу. Ааха за 5,000 л өгөөд ах уу. Тэгэхээр н чи яад вэ? Тэгэхээр ми хадгалдаг төрөвчөндөө. Тэр төрөвчөндөө л хадгалсаар байгаад 2 сая болгосон юм уу? Чи тэрийг хадгалж ирнэ яачаа өөрийнхөө банкыг дараа нээх гээд байгаа юм уу? Үгүй би ингээд нэг том юм авах гэж байгаа. Том юм нь юу жишээл? Гар утас биш үү? Гар утас биш. Ингээд амар том болоод. Ааха амар том болоод тэг юу авах вэ? Том болоод ээж аавыгаа баярлуулна. Чи тэг бүх хадгалсан мөнгөө ээж аваагаа баярлуулах зориулчих юм уу? Ямар мундаг юм бэ? Тэгээд үл мэд хөтөр байсан бол би Roblox-ийн тоглоом. Би Tanjiro-гийн хувцас. Tanjiro-гийн хувцас. Тий одоо тэгвэл Ninja-гийн хувцас гэдэг бүгдийг нь өөртөө зориулчдаг байхгүй юу? Би тарны ээж аваа боддог гэсэн. Чи яаж бодох вэ? Ашиг дэлгүүрээс тоглоом авъя гэсэн. Тэгээд ээж ингэж гэсэн. Миний хүү тоглоом авах юм гэсэн чи үгүй гэсэн. За тэгээ яасан? Таны мөнгийг үчин гээд. Сайн байна. За аав чинь чамайг тэгээд юу авбал баярлах уу? Хичээлдээ сайн сураад. За тэгээд сайн хүн болоод тий их сайн гоё ажил хийгээд тий тэгээд олон мөнгө цуглуулад тэг гоё гэр авч өгөө тэгээд онгоцон цуулгаад гадаад руу гоё аялуулна. Йоо ямар гоё мөрөөдөл вэ? Йоо станер шууд нүдэнд харагчлаа штэ би ингээл манай бэзэж битэр юм гоё мөрөөдлээр цаа шүлэг уншигээд бэжэлдээ би нэг онгоцоор нисэтгэл та эн чин гадаад руу. За цаашаа нисэх вэ харин. Хоёлаа ер нь юмиг аж мэдгүй ингээ авал мэдхээ. Одоо ингээд удахгүй бас ингээ боломж гараад хоёлаа Тайланд энэ төр явж магадгүй штэ тийм үстэй. Тэгэнгүүт ингээ сэлэх хэрэг гарна. Тэгэхээр хоёлаа ер нь сэлж сурж юмар юм байна. Тэгэхгүй их чинь бас чадахгүй сэлж. Зүүдэнтэй сэллээд сурчвал угаасаа сэлж чадахгүй би чадна гэд тэгээд яг бассейндээ сэлэхэд би яаж тийх юм бэ гэж мэдгүй штэ. Хүүшээ тэгээд чи битэр зааж өгөөч. Одоо ингээд хүн сэлж сурахын тулд хамгийн эхлээд яг юг сурд юм бэ? Хамгийн эхлээд амьсгалаа аваад гээд амьсгалаагаа усан дотор гаргадаг. Тэр ойлгосон. Дээрээсээ амьсгаа авч яагаад доороосоо гаргадığım бэ? Усан дотроос. Тий усан дотор амьсгал авчвал яах вэ? Хаврын дотор ус орчин. Тэгээд буцаа живиштэй бид нар сандраа тий. Харин тий тэрий чи амар амьсгалч юм уу? Амар амьсгалж болох уу? Юу амаараа амьсгалдаг угаасаа. Ингүүл жоох амьсгал авч амар гэдэг амаараа авангуудаа амаа хаагаад тэ ус руугаа гаргах юм уу? Зүг үү? Ус руу гэдэг ингэж гарна.
Тийм үү. Аха. Чи тэг сандардгүй ер нь усанд орохоор. Сандардгүй Ерөөсөө угаасаа би сандардгүй. юучгүй явдаг. Манай ангийн хүүхдүүд хөөгчтэй гомонтой явдаг. Чи болохоор ерөөсөө юучгүй зүгээр л ороод ингээл загас шиг. Амар гүнзгий яг тэр цаад хүртлийн Тийм өндөртөө. тийм. Оо ямар мондөг юм дээр би сэлдэг. Тэгээ би нэг удаа живхжсэн. Тэгсэн чинь анд ингээд миний хөлөө цохоод би яг живхгээ тэсэн дээр тэгээд ингээд тэгээд нөгөө тийм таацан дээр барьсан. Ер нь хүн живгэдэй бол яах ёстой вэ? Сандрах ёстой юу? Сандрах ёстой. За тэгээ яах вэ? Хөлөө яах вэ? Хөдлөх ёстой ингээд. Тэгэхээр яа вэ? Хөлөө хөдлөхөөр Ингэхээр жоохон дээшээ яваад үлгөө. Үлбэлгээ хоёлаа. Доош ингээд унаад ивэл ингээд гар хөлөөл хөдлөгöd байх хэрэгтэй юм тий. Замбраатай гэхдээ загас шиг хөдлөх хөө. Загас шиг хөдлөх. Ойлголоо. Ёо яста гоё юм хоёлоо сурна тий. Тэгээ. Нэг л өдөр хоёлаа очинда тий. Тэгээ штэ нэг л өдөр хоёлоо очинда бас. Маргааш сургуулиар шинжилдэ. Ямар гоё. Манаас ч гоё. Танах бас уу? За тэгээд тоглоод бүр чипс авчирээ тоглоо. Бүр тих юм уу? Манайх бүр чикен дахиад пицца эдэр дахиад. Манайх бүр найрч өгнө шүү. Бургер авчираа бараг хамаагүй юм бүр ямар ч электрон тоглоом авчирж болно бүр зур та нар жаргаж iPad авчирч. За. Нэг мэсэн томхон аавынхаа компьютер авчирч тавиад дүү сайхан тоглож болох юм. Тэг компьютер бүр зүнхэндээ бараг ямар ч ном хийхгүй маргааш. Бүр ном хэрэггүй зүнхэндээ дандаа тоглоом хийчих юм байна тий. Ямар ч хамаагүй тоглоом авчир. Ирэхгүй яасан ч болох уу? Ирнэ. Заавал шүү дээ тэр чи. Яа гэм бэ гоё тоглох гэж байгаа юм шиг ирүүл гоё үсттэй надаа. Тэгж бодогдоод тах юм. Юу гэж бодож ийн нөгөө нэг одоо ингээ яг бид нар бүгдээрээ компьютер оролдож ийн л та тий. Бүгд компьютер мэдээл та нар iPad, утас гээл. Чингис хааны үед ер нь тийм байсан болов? Байхгүйсэн. Яадаг бол тог байхгүй, яадаг бол хүмүүс сайн толгойгоо ажиллуулж чадахгүйсэн шүү дээ. Тийм үү? Тийм учраас компьютер байгаагүй юм уу? Тэгээд одоо толгой нь ажиллаад тэгээ юуны тухай бодоод одоо нөгөө 1987 ч юм уу 18-нд нэг хүн ингээд тог бүтээсэн юм шиг. Тэгсэн юм шиг санагдаж байна. За тэгээ Чингис хааны үед тэгээ хүмүүс ч одоо хүүхдүүд юу тоглож ийсэн? Хүүхдүүд шагаа тоглож ийсэн. Морныхын энд идэг. Морны энд идэг үү? Хөлнийх нь шагааг нь аваад тэгээд ингээд тоглолдог байсан. За хүүхдүүд нь шагаа тоглоно. За томчууд нь юу ийх вэ? Томчууд нь дайтна. Хаяа нөгөө мал сүргээ тийж байна. Дайтна гэж яахыг хэлж байгаа үл мэдхээ. Хүмүүстэй тулдна. Яагаад тулдаад идэв? Яагаад улс орноо хамгаалах гээд иймэрхүү муу хүмүүс ингээд улс орн руу дайтвал бас хамт ингээд сэлмэг хутгаа гаргаад ингээд цусын гаргаад даалдаг гэсэн. За. Тэгээ дайтахгүй үедээ яаж исэн гинэ? Дайтахгүй үедээ мал сүргээ хараад хүүхдүүдтэйгээ тоглоо айргаа удаг гэсэн. Мал сүрэг гэж одоо харах. Мал сүрэг юу вэ? Мал сүргээ харна гэж яах вэ? Мал сүрэг харна гэдэг бэлчээн гэсэн үг. Яаж бэлчээн гэхээр юм хүн урт цаваа бариад ингээд аргал түүгээд тэгээд бас хонь малаа хараад ингээд харах юм байна тий ингээд миний хонь малаа гэж харах юм байна тий. Тэгээд бас харж явах үед зүгээр өвсөө идүүлнэ бас. Та бас аргалын түүн. Аргал гэж юу юм вэ мэдхээ ярьда. Аргал гэж юу? Аргалаа. Тий. Аргалыг түүдэг байх нь шүү дээ. Яг гэж түүдэг аргалыг. Яагаад гэвэл нөгөө дулаацсан гал гал гаргах гэдэг. Тэгээс тавихгүй. Цаа бас уун тий. Тэгээ аргал гэж юу юм? Тэ хаанаас олд юм бэ? Аргал гэж морины баас шээсийг хэлдэг. Бас шээснээс аргал уу? Шээс нь биш. Баас нь. Баасыг ингээд гал болгодог. Тэг чи морийг ингээ баангут нь хобаа гэж аваад тэгэл морийг нь амар олон баас болохоор бороо орох гэдэг ингээ шууд авах штэ. Бороо яад гэвэл бороо тэрийг чинь төлчин. Норох чинь тийм үү? Норохчоор төлж болохгүй болчин тий. За зөв. Тэгэхээр юу байх нь вэ? Аргал гэдэг чи ерөөсөө төрүү чи хэлсэн нөгөө малын баас байх нь штэ тий. Ойлгосон үл мэдхээ. Тэг яагаад энэ хүмүүс одоо ингээ өөр юм төлөхгүй яхаараа малын баасыг төлдөг байна?
Яадгүй модоо гамнахгүй бол агаар ингээд цэвэрхэн байж болохгүй муухай Ааха. утаа гараад байна. За. Галынхантаа. Аха. Тэгэхээр юу ах нь вэ штэ? Ер нь яах вэ гэхээр зарим айл чинь манай Монголд чинь бүр модож байхгүй газар байна, тийм үү? Тэнгүүд мод байхгүй юм чи яах вэ? Агаар нь муухайгаа бүр Тий. нэгдэг өдөр ингээд 431 Юу байсан? утаа. 431-ийн юу юм? Утаа. Харин тий утаа нь 431 гэдэг нь юу гэсэн үг юм? Утаа нь амар их Муухай байсан гэсэн үг үү? Маск маск зүгээд тэгээ бүр дээр нэг юм хамгаалагч ингээд шүүдэг те тэр утааг. тиймэрхүү юм зүг. За тийм. Тэгэхээр ингэх нь вэ штэ. Мэдээж ямар ч юм төлсөн байсан гэсэн утаа гарна тийм үү? Гэхдээ эрүүл сайн утаа гэж байна. Бас муу утаа гэж байна тийм үү? Муу утаа нь болохоор цаас шатаагаад галан түлээд тэгээд тэр нөгөө одоо бидний ингээд нөгөө муу утаа гэдэг байгаа бидрийг хордуулаад байна гэдэг байгаа юм чинь халуураад юунаас гараад байгаа илээ? Нүүрс бид шатаагаад тийм үү? Нүүрс чинь ингээ их хэмжээгээр түлээд ахаар тэр нүүрсний чинь өөрөөс нь гарч байгаа тэр хортой юм бид нарыг яагаад энэ улам муу болгоод байна. Дээрэс нь шүү дээ. машины утаараас Маш зөв. Машиных бас байгаа. Угаар байгаа яг үнэ. гаражын дотор байгаа. За гараж бол яста айхтар те. Яагаад гэвэл машинаас ч бас ингээд нөгөө түл шиг хэрэглээд тэрнээс гарч ирж байгаа тэр утаа бас хүний бие юм уу тийм үү? Тийм. За тэгвэл сайн тий хоолоноос гардаг те. Яг үнэ. Тэгэхээр сайн утаа гэж тэгвэл бид нар юуг ярьчихв сая? Нөгөө галны утаа. Ямар юуны гал үлээ сая юу гэлээ? Аргалын утаа бол сайн гэдгийг бүр эрдэмтэд баталдсан тийм үү? Яагаад юм бол юу гэж бодож байна? Яадгүй аргалчин морины бас марчин яагчдаггүй. Тий. Морины бас чинь бас арай өөр хэлнэ бүр хомоол гэж хэлдэг байхгүй юу? Тий. Тэгээд бусад одоо үхрийн бас ч юм уу тий. Одоо хон яманых байвал тий. Тэгвэл үхрийн бас аргал гэж хэлнэ тийм үү? Үхрийн бас чинь төлж болохгүй нойтон байдаг. Яадгүй шоргоолчны гэр болчдөг. Тэгдэг яг үнэ. Чи бас мундаг байж тээ. Чи яаж энийг мэдтээ? Яадгүй л номноос харсан. Номноос чи хөдөө ер нь явсан уу? Чи минь яаж байвал мэдхээ? Хөдөө явдаг, дандаа явдаг. Хөдөө дандаа явдаг. За, юу байна хөдөө тэгээ чи аргал төлсөн юм байна тийм үү? Аргал түүсэн тэгээд хойно ямаа нэг юм хүү зөөлхөн юмар зөксөн ингээд. Хойно ямаг зөөлхөн юмар зөксөн юм уу? Бөхсийн ингээд өөр ямаануудын бөхсийг жоо ингээд юмыг чинь ингээд өөр ямааны бөхсийг ингээд эврээрээ ингээд сэжлээд байгаа ямааг очиод зөөлөн юмар цогсон юм уу? Тэгэхэд чи үгэнд ор гэдэг. Илүү байхгүй бол нэг ах бариад тэгэхэд зэрлэг ямаа болгоод хайчдаг. Яна нэр юу? Идчихдэг. Ямар хэцүү юм бэ? Тэ сонсож ийн үл мэдхэ. Үгэнд орохгүй аваачаад ингээ болио гэд ах чинь аваачаа эврээрээ өөр ямааг очиж бөхсийн ингээ сэжлээд байвал тэрж аваачаа зэрлэг ямаа болгоод дараа нь идчихдэг байх нь шүү дээ. Юу гэж. Зүг чи миний зүг. Хаа байна? Үгөө миний зүг. Ямар зүг? Ягаад тэ нөгөө зүг алуу энд биш тэ алууг. Энэ хармандаа ийдсэн мэн чи миний зүг. Үгөөт. За, байна уу? Байхгүй наа алуу хаа байгаа тэгээд зүүмийн нөгөөтг чи хаа байна байхгүй. Яага энийг даа. Тэний яг нэг чи раудагцаадахгүй байхгүй даа. Харин тий чидэ болчихж байгаа үстэй. Болцсон уу? Одоо зогсох гээд үстэй. Зогсуулах гээд. Ингээ боловчтой штэ үл мэдхийг. Чи тэгж чадах уу? Зогсуулж явах үед нь тэгж хуурдаг байхгүй. Зүг гэх тэгэнгүүт ямар зүг гэж байгаа сандрангууд тэгээд хөөй хэхэрэхгүй үл мэдхээ ёо. За. Нэг зогсуулаад хохроо тэгэлт. Одоо зүгээр заяа. За, одоо ингээ гурлаас та дандаа гоё юм ярьсаар байгаад нэвтрүүлэг дуусгалцсан байж тийм мэдсэн чи. Миний үд шүлэг байгаа бах та тий. Шүлэг дуу гоё авьяасаа үзүүлэх үү? Дуу шүлэг байхгүй шүү. За яа житгтэй айгу гоё баг дуудуулж байгаа шүлэг уншиж байгаа юм шиг гоё ярьдсан байж штэ. Тийм учраас ерөөсөө ч уйдаагүй л дээ. Онцгой байгаа юу чамд нэрэ? Онцгой. Тий. Байгаа нь нэг онцгой байгаа юу? За тэгвэл битэр таач хүүх гэх онцгойг. Ирэндээсийг ихэж болдоггүй. Юу лээ?
Санцаа Юу солонго. вэ? Битэр хин тэрийг таалглаа. Юу марчиж гэж. Манай Томын дүүн гэд чи бодоо. Хин бэлээ нэр нь хөрхөө охин. Сара. Яа. Чи гэхдээ энэ нэрнүүдийнхээ утгыг мэдхгүй юу гэсэн үг юм? Том гэж юу гэж байгаа юм бэ ер нь? Том гэж бурхтын илдэг үг. Тийм үү. Хаан бурхтын илдэг үг гэсэн. Сара гэж бас уу? Үгүй Сара гэдэг чи австру би сайн мэдэхгүй байна. Авструг юм уу? За. Гэхдээ ямар ч үс их гоё сонсголонтой тий. Сара гэ гоё үг. Том ч гэсэн тэгвэл миний үчид тэгвэл бурхан юм байна шүү дээ ер нь. Зөв үү? Газар дээрх бурхан байна шүү дээ ер нь ээж аваахаа бурхан л юм байна. Зөв үү? Тэгээд гоё том банктай болно тийм үү? Чи банктай болох юм уу эсвэл банкнд ажиллах юм уу? Банкт ажиллана. Тийм Мөнгө олно. Амар их Мөнгөтэй. Одоо чи 2 саятай байгаа юм чи том болохоор мэдхгүй. Ер нь хэдтэй болох юм баг тоолохын аргагүй их 0-той болох бах тий. Тэрбумч бүр инүүхэнд бах өө. Тэрбум их 80 тэгээ цаашаа юу үлээ ямар вилээ нөгөө айхтар тоонууд нь штэ. Тим их мөнгөтэй болно. Тэ чи их мөнгөтэй болчиход заа юу. Ээж авыгаа гоё жаргаачаад, гоё гадаад руу явуулаад, гоё ингээ амьдруулад тэгээ дараа нэгчтэй хэлээрээ заа юу. Хичээ би мөрөөдлөө биелүүлсэн шүү гэ хэлээрээ. Тэгэнгүүт би манай Том ямар мундаг юм бэ гэ тэгэн шүү заа юу. Гэтэ би тэнтэй яа төлбөртөх юм. Амархан ээж аавд нь ингээ өөрийнхөө аягийн өгчин заяа. Тэгэд ингээд чи ингээ хүмүүсээс штэ Монголд ингээл асуугаараа үйл мэдэх ариуна их хоёр хаана байгаа бол гэл тэнгууд хүмүүс тэнд байна лээ гэж хэлчин за. Бүхнийг ингэж их нухацтай хүлээж авдаг ёстой мундаг хүүхэд юм а чи. Маш сайн байна. За тэгэхэд минийхүү сайхан аав да ээжтэй. Минийхүү аав нь хэн блэ? Бэлгүүн аавда, мөнх цэцэг ээжтэй тий. Сара дүүдээ бүгдээрэнд нь гоё эрүүлийн хааз жаргал сайн сайхан бүхнийг ариуна их үлмидэх хоёр дамжуулж инлээ хэлж илээ гэрээ заа юу. За. Чиний аавч нэр юу юм бэ штэ? Бас юм мөнгө тоолдог ажилтай юм биш? Банкны захирал. За чи тэгвэл баг аавынхаа банкнд ажиллах юм уу яар шиг? Үгүй тэр чинь банк бус. Банк бос юм уу? Банк бос хоёр чи бас ялгаатай юм уу? Ялгаатай банк ч баг амар их мөнгөтэй тоолсон аргагүй их мөнгөтэй харин банк бус ч зөв мөнгө зээлдэг. Ингээ мөнгө өгөөд буцаад 2 саяар дахиад нэмэгдүүлээд авдаг. Ойлгосноо үл мэдхээ. Чи яг яаж ойлгосон? За 2 саяыг ингээ авчаад дараа нь буцаагаад хэдийг өгдөг байх нь банк бус байвал. Мандаа хэлсэн л дээ. Юу гэж хэлсэн ээж нь? Чи нэг мөнгийг нэг тэгэхээр 2 сая тэгээ нэг мөнгөний нэгээр нь салгаад нэг мөнгөний нэг хүнд нь өгөөд нөгөө хүний нөгөө хүнд нь өгнө. Биш ээ, миний үчи арай өөр юм ярьчлаа. Наа чи танаа ээжээ өмгөөлөгчийн ажлын юмыг ярьчлаа. Би тэр чи энд банк бусын тухай ярьж штэ. Банк бус чи яадаг вэ гэхээр ингээд надаа мөнгө өгчөөд одоо жишээлбэл 2 саяг өгчөөд 2 саяг өгөөд дахиад 2 саяыг нэмж өгдөг. Тийм, тэгэнгүүт би ингээд нөгөөдгөө авч хэргэлчээ буцаагаад өгтөө бүр их олон мөнгө болоод өгдөг байхгүй юу? Дахиад 2 сая. Бараг 2 саяыг нэмээд өгөх үү? 4 сая болох нь уу? 2 сая бол 100 сая бол 2 сая. 200 сая болох нь тий. 200 саятай 2 сая. Ямар хэцүү юм бэ? Ер нь банк бус чиг онцгүй маа. Амар гоё шүү дээ. Амар гоё юу? Чи мөнгө ингээ хурдан их болно гэж юу? За. Зүгээр өөртөө мөнгө ингээ хүнд юм зээлчээд тэг дахиад нуглаад авна гэдэг чинь үү? Дахиад авна. За. Би болохоор их буруу сэтгэдэг байгаа байхгүй юу? Чи болохоор ингээ өгөх зээлэх тухай ярьж байгаа. Би болохоор нөгөө зээл авах тухай л бодоод өөрийгөө бодоод байгаа байхгүй юу? Би чи үн зээлнэ гэж юусэн бодохгүй юм л байна штэ ариуна. Хүүхдээс 7 дор бодож байна. За гурлаа нэвтрүүлгээ өндөрлөх үү? За хоёлаа одоо найзтаа баярснаа илэрхийлээд бэлгээ өгье. Тий бэлгээ өгнө штэ. За манай найзыг хэн гэдгүү энэ гой бурхны нэртэй чи хэн бэлээ? Үл мэдхэ 3 хүсэг штэ үл мэдхэ. Өндөрлөл. Юу өндөрлөл гэж? Тим нэртэй юм уу? Ёо чи нэр.
Өндөр биш ээ. Өндөр л дөө би мэдэж чинь өндөргүй. Гэхдээ арайч өндөр гэдэг нэртэй биш. За бурхны нэр гэж шүү дээ үлмэтгэе. Өндрөө. Өндрөө гэж бурхан байд юм уу? Йой. За нэмэргүй манай үлмэдэх нэмэргүй. За ямар энэ чи миний үчин тэгэхээр нэр нь хэн байх вүлээ? Том. Том штэ. За манай Том хэдэн настай вэ? 7 настай. 7 настай. Ийм найзтай хоёлоо танилцлаа тий. Ирээдүйн гой банкны ажилтан, гой банк бусын ажилтан мөнгийг бол ерөөсө хүлээл ах юм байлээ л дээ. Ийм мундаг хүүтэй танилцлаа штэ хоёлаа. Бараг саяас чих. Эврих бараг хязгааргүйгаас чих мөнгөтэй болно. Тэг юм байна. Тэр юу батарш болтугай. Бараг дэлхийн хамгийн мөнгөтэй. Бараг алтнаас чих. Чи бараг тех баха тий. Алтаас Үгүй дэлхийн хамгийн их мөнгөтэй хязгааргүй мөнгөтэй хэм бэ гэсэн чинь Том гэх юм байна зүг үү? За тэр өрөөл орших болтугай. Тэгээ миний хөө хамгийн гол нь их мөнгнөөс гадна хамгийн гол нь эрүүл инх байгаарай. За юу. Ти эрүүл байгаа, дацтай, жаргалтай, амар амгалан дандаа инээж хөөрч энэ сайхан мөрөөдлөөр амьдраарай. За юу. За тэгээ гоё гэгээлэг мөрөөдөл болгоно биелэх болтугай. За хоёлаа бэлгээ өгье үлмэдгээ хэлээрэй. Ямар бэлэг өгөх юм? Ботосын заврын ахтаас нь гой зайрмаг үлэхлээ. Оолын мам бүгдийг нэг дөрөс гэр аху бараа бөөний дэлгүүрийн ах ихнаас нь гой таарн бэлэг өгье. Таагаар бодох хурлаг Facebook мэрэ хчээс өөрөөгөө өгдөг Google-тэйгээр болох зургаар өгд. Чамаг шүү дээ. Яг одоо энэ сургуулийн чинь энэ нөгөө нэг таних тэмдэгтэй ийм гоё хувцастай ингээ чиний ингээ Google-тэй зургийг ингээ бид нар хийчин заяа. Тэгэнгүүтээ тэрингээр ингээд ийм цаасан дээр ийм гоё бэлтцсэн байна. Тэгэхээр чи тэр тоогоор нь ингээ харж агаад өөрийгөө будчаад тэгээд битэр зураг явуулаарай. За. Чи найзтаа тэгээд хамгийн гол нь бас гоё өрөөл хэлдэ. Том болоо эрүүл байгаасаа. За гэдэг өрөөлийг бас бэлгэлээ дүү дээ. За ёо. За ингээ дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай.